Тийм харагдаж байна. За өнөөдөр 3 сарын 7. Тэгээд цагаагаад тэгээд одоо номын явах чинь том номын сан. Тэгээд 3 сарын 10-нд хичээл орох болохоор өнөөдөр нөгөө Чингисийн музей 1-ээс 7-ны хооронд өнгөөгээд тэгээд өнөөдөр 7 шүү дээ. Тэгээд манай ээж манай хоёр дуулаа болоод одоо музей явах юм шиг байна. Би бас өдөрхөн жишээ музей үзэж магадгүй. За энэжтэйгээ гойны тэр гань мэдчихэд одоо цэгрэх рүү халах тийм жиж ном уншина. Зав ирсэн юм аа. Тэгсэн чинь 3 сарын 7 болон 8-нд ажиллахгүй гинэ. Нөгөөдөр л хийсэн. Би яг гартаалсан. Нэттайгаа ярьж агаад яахаас бич дотчноос гараад ирлээ дээ. Энэ сургууль дотор зүгээр л ганцаараа зав. Миний ганцаараа алхаж байгаа юм бэ гэхэд сонсогдоод бай. Дэш 5 хорлоо. Яа, энэ лекцээ өөрөө онгоцсон. Тэр ерөнхийдөө юу ажиллаж ивэл тийш орно. Тэгээд сая ээж үндэсний музей орчод байсан гинэ. Тэгээд Чингисийн музей үндэсний биш Чингисийн музей. Тэгээд тэр нь 4 саазан гинэ. Тэгээ өнөөдөр нүний музейр худалчлаа. Тэгээд буцахтаа ээжт нэг юм аваад орёд байгаа. Яа тэр хариуд. Шилгэнтэй юм гинэ. Тааван дахар өшлөө. 4 дахараас багтаа. 3 жил. Яагаад сураарай. Тэрээс одоо байхгүй юм чанхудаа л ингэж сургууль дээрээ бичлэг хийж байна. Шүтээс дээр 2 хүн сууж байна. Би ганцаараа бичлэн байна. Би шүтээс рүү ном унших хэрэгтэй байна. Бисээ гэрээсээ хүүхдийн зуг алхаад хүүхдийн зугаас шууд шүтээс рүү төв шүтээс рүү алхаад амар хоол болчихсон. Энэ л толоо яв. Заашлаа. Вай нэг давхарлаа яваад уу. Би 3 давхртаа үзвэл
дээр дарсан чинь бантаад болон дөрөвдөр буух хэрэгтэй юм байна. Тэгээд бантаад бууччих. Тэгэхээр ядаг хэдүүлээ 70-аар уяраад уус номын цаан цуух бол өнөөдөр ударлаа. Би уус яг 9-нд л номын цаан цуух юм байна. Тэгтээ бол тэнд хүмүүс л ажиллаа хийжлэх юм. Тэг. Тэгтээ энэ гадаа хавар болчихжээ. Ер нь хавар болсон байх шүү. Гоё дулаах юм шиг мөртлөө сэрүүгүн. Тийм байна гадаа. Тийм. Дээд саяал хөвчтэй. Гой дуу тавиад нэлийн юм орлоо. Нэлийн алхаж юм орлоо. Одоо хэрэгтэй иж бэлэг аавна. Бэлэг цэцтэй би уусаа энэ жил мөнгө амир муутай болохоор. Тэгээд юу авч игээ даа. Нэг мормол юм уу? Сүмнэр чирчлээд бол ээж угаас идэхгүй байх гэж бодчих. Яа бисэж бичлэнүүд гүйлгээд үзлээ л дээ. Чинь ингээд ер нь юм чихний нэг тэртээ бичлэг хий гэж бодлоо. Бисийн тэгээд би бол чадахгүй юм шиг байна. Аваад цомхон янзлаад бэлэн болоод хөдлөе даа. Тэр мэгтэй юу юм бол одоо ингээд миний түрүүний хийсэн баг бичлүүд бол шал тэнэл болцсон байгаа юм байна л да. Шал тэнэг болцсон л байна л да. Өнөөдөр тэр шал хэрэггүй гэсэн гэж байна. Харахаас өмнөөс уулздаг юм лөө.
Ярьж байх. Тэр нь яагаад 7 хонд юм ажилтдаг юм бэ? Яахаараа ингээд сургууль авсан байгаад амар гоё. Дотн санагдах юм. Samsung Galaxy S25-ийн бизнес. Адын нахаатай юм дээ. Ой, наад чи миний гэж. Надад нөгөө ээж нөрөө гэж. Ямар гоё. Баярлалаа миний ах. Мөний бат. Оо, миний нөгөө ингэ гэсэн юм биш дээ чөө. Гоё. Өсөж. Миний ах ээжтэй дасаа гоё. Гэрээсээ гарч ийн. Мартин 8 дорж. Мартин 8. Тэгээд би ажил руугаа явж ийн. Өнөөдөр ажиллана. Тэрүүгээс ээжд гоё хоол хийж өгч гараад ирлээ. Ажил руугаа явъя та. Өдрөөрөө сайн болж чадав. Мартин алдаад. Ондэл. Тэнийг харагдаад наа. What the fuck? What is this? Жомми пүүз мөсө гараад ирсэн. Ажлын хувцастай гал юм яаж. Аян нүсмэсээ аягаа. Бол 11-с бэлэн бай гэсэн л дээ. Гэтэ одоо 11:30 болж байна. 11:30-аас бүр гэрээсээ гарч ийн. Тийм ээ. Яна. Оо. Яна. За тэгээд энэ бичлэг маань бараг Мартин 8-аар ажил хийсэн сэтгэл боллоо. Өнөөдөр бүр амар завгүй байлаа. Бүр ингээд заалан дотроо ингээд сандалнууд гаргаад тавьсан. Тэгээд тэрэн дээр нь ингээд амар олон хүмүүс суугаад ингээд ширээ гаргах бүлээн ингээд VIP өрөөнөж юм бүр ингээд өглөөнөөс хойш дүүрэн бүр амар ингээд одоо ингээд толгой өвдөө байхгүй бүр ингээд толгой на. Тэгээд мартаар өнөөдөртөө цэцлэн битүүл шүү. Тэгээд мартаар ажилласан юм.